Ялангуяа манай аавч ямар ч нэг хорц сурч хэрэгэлдэггүй. Харих тамхинаас ол тэгээд бид гуравчуулаа бас нэг аавын бас нэг ийм орчин гэр бүлийн орчин нөлөөлдөг юм уу хайд хайд нариг тамхи хэрэглэхгүй. Тэгээд нэг аав маань одоо станд амьдралаа тамхиж үзэг бид ууч тэр ариг тамхи юмнаас хол бас нэг сайхан хүмүүжлэх юм уу одоо тийм орчин байсан юм да. Яг л тэр хүмүүжлэрээ л одоо явж байна да. Гуруула хүү те? Тий, гуруула хүү те. Гуруула арих тамхи хэрэглэхгүй. Хэрэглэхгүй шүү дээ манай хоёртаа. Хэрэглэхгүй, би хэрэглэхгүй тэгээд одоо тийм нас хол байна да. За энэ манайх ингээд сүрийгийн засаг гээд байгаа зураг маань харагдчихэв. Танилцуулгын ингээд байна. Гэхдээ одоо яг энэ эмчилж явах явцтай ингээд халдар болсон хөлтөө хэрэг байж болно. Бидний юм одоо гасан чиний одоо ингээд ажиллаж байгаа. Гарсан шүү дээ юу өөртөө бид нар чинь амжилж байгаа байж байгаа яг нэг байнгын ийм халдартай хүнтэй харьцаар халдар авах эрсдэл байна. Бид нар ч гэсэн ингээд сорилт явахад бас өндөр гардаг шүү дээ. Гол нь одоо өвдөхгүй тухайн оны давтаанаас шалтгаална. Хүмүүс бол сүрийгээд аягүй сэжиглдэг дээ. Халдартай сүрээтэй хүнтэй хайрцан байна тэргээд надад бол тэгж бодогддоггүй. Одоо би ч энэ дээр нэг тасчаад байгаа шүү дээ. За. Би сүрээтэй хүнийг би нэг амар одоо мухай тийг зарахгүй ямар ч юм чи миний сонгосон мэрэгжил тэгээд сонгосон мэрэгжлээрээ ажиллаад бас ямар ч байсан 17 8 жил болцлоо. Одоо бол нэг өөр юмар сурдаг байж дээ гэд нэг тийм бодол төрдгөө. Ямар ч гэсэн тэгээд сүрийгийн хэмжээгээд бас алах зэрэгтэй болсон бас мэрэгжлийн зэрэг боловсролын зэрэг авцсан. Тийм ингээрээ одоо ажиллаадууд ер нь сэтгэл ханамжтай байдаг. Яг ямар үед хамгийн их ядарч байсан? Эсвэл ядарч байсан юм зөвхөрж байсан ч гэдэг юм уу? Эсвэл сэтгэлээр унах ч юм уу? Одоо ажлынх нь хамгийн хэцүү зүйл нь юу? Одоо нэг сүрийгээсээ яг сүрээтэй хүмүүс хүнд хүмүүс ирнэ тэр болгонд бас ялангуяа нэг хавсарсан сойр өвчтэй хүмүүс их хэцүү эмчилгээ төвхтэй тийм хүмүүс бол байна. Тэгээ ялангуяа нэг би 2011 онд байхад нэг эмэн тастай зэрэг залуу нас орж ирсэн. Тэгээ тэр үед нэг эмэн тастай сүрийг шинжилгээч их удад гардаг байсан. Тэгээ нөөрхий тэр залуу маань миний нэг эмчилжсэн залуу байдгийг. Шинжилгээний хараа үдээсээр агаад нас орж ирсэн. Тэгээ тэр нэг өөрхий тэр үед ч нэг шинжилгээний хариу удагдагтай холбоотойгоор өөрхий эмчилгээнд ороо чадлаггүйгээр нас орж ирсэн. Тэгээ яах тэр шантрах юм гэвэл одоо хэцүү шантрах нь ч явах одоо нэг хэцүү үе гэвэл одоо нэг ковидын үед ч бас ажлын ачаад их байсан шүү. Одоо манайх нөгөө зүүнтлийн цагаан амьдаг дээр нөгөө ковидын орд илгэсэн. Тэгээд одоо 120 30 хүн дээр 2 эмч артсан, 3 4 сүүлж артсан. Тэгчил чанга үе байсан. Яста донд нь бараг л хөвж байгаа юм шиг л боддог байсан шүү дээ. Технэр маань юу яаштай өөрөө нэг эмтгийн мэрэгчлээ болохоор бас миний мэрэгчлийг, миний ажлыг ойлгоно. Тэр чинь илүү чухал. Одоо эмтгийн ажил бас хэцүү шүү дээ. Заримдаа ч одоо тэгээд бас ажилтай, жижүүртэй, ачаад ихтэй тэр болгонд технэр маань ойлгоно. Яан чинь тэгээд бас нэг юу гэдэг миний мэрэгжлийг мэдж байгаа учраас миний бүхэл юмыг ойлгоно. Хүлээцтэй, төвчээртэй тэгээд халамжтай энэ зан чанарууд нь л ирнэ. Баярлалаа. За энэ бол нөгөө нэг юу юм? Гадуур буюу одоо нэг халдваргүй болсон хүмүүс сүрийгийн хэмээ энэ гадна талын хаалгаар ирээд хэмээ он ингээд сүрээтэй одоо гадуур ийм уу хүмүүсийн маань ингээд сүрийгийн юм ингээд анх ингээд эмчилгээнд орохдоо ингээд савлцдаг. Ингээд нэр нэрээр нь одоо ингээд 6 сарын эмчилгээ, 7 сарын эмчилгээ энэ хүмүүс ингээд нэр нэрээр нь савлна. Ингээд өдөртөө ирээд заавал эмч эмнэлгийн ажилдаа харж байгаа зүрөөтэй хүмүүсийнхаа юм явуулгаад хянаад явдгийг. Ингээд гадна талынхаа энд гадна талаас орж ирээд бүгдээр гадна талаас юм тий. Коридороор биш ингээд нэг гаднаас орж. Тий дандаа гаднаас ер нь нэг халдвартын засгийн зохион байгуулалтаар явж байгаа. Халдвартын засгийн өрөө болохоор ерөнхийдөө л ийм зохион байгуулалт бүх нөгөө өөрөө палатууд нь тусдаа баанаалтай ингээд халдварт гэдэг утгаараа холилдож болохгүй яаж болохгүй гэдэг ийм зохион байгуулалтаар явдгийг. Тэгээ эдгээр бид энд одоо бид нар нөгөө өдрийн эмчилгээ буюу гадуур стортоо хүмүүсийн эмчилгээ ингээд хийм. Тэгээд түрээтэй хүмүүсийн эмийг уулган дандаа гэхдээ энэ гол халдваргүй болсон хүмүүс ирнэ. Халдвартай хүмүүсүүд бид нар хоёр давхартаа. Одоо нөгөө агаржуултын хаана молоо юутай ингээд. За энэ агаржуултын маань хоолоо ингээд яваад бүх хөвчтний палат болгонд ингээд энэ агаржуултын хаана маань орж байгаа. Тэгээд бас л ялгаагүй одоо ингээд өвчнөтийн. Тэгээ ерөнхийдөө халдвартын засгийн зохион байгуулалт төр палат бүр маань өөрөө тус тусдаа найлтаа ингээд холихгүй. Энэ хоёр өөрөө ерөнхийдөө нөгөө юу
эмэн тустай сүрийг өөрөө палат гэж явдгийг. Аха. Тэгээд бид нар чи эрэмээр нь өвчтнаа ингээд дээрээс нь нөгөө анх хөвчөж байгаа юу, дахтан эмчлэгдэж байгаа юу, шинөө, хөөцнөө, цаг хугацааны нөгөө нэмээ удсан уу, хавдрын багсан уу, яг тэрнгүүр нь бид нар ингээд өвчнүүдийг хэвтүүлдэг. Энэ өөрөө болохоор хүн авдаг өрөө. Монитормент хяналтын юутай ингээд бүх өрөө маань нөгөө юуны өндөр урсгалтай нөгөө юуны хүчилтөрөгчийн юутай ханы хүчилтөрөгчтэй. Энд чинь одоо нөгөө ковидын үед жинхэнэ хамгийн хэрэгтэй зүйл байлаа шүү дээ. Энэ өрөө юу? Тэгээ энэ одоо энэ өрөө эрчимтэй өрөө энэ ханд байгаа энэ хоёр байгаа шүү дээ. За энэ залгуур. Тийм. Эдгэрчл хонд өндөр урсгалтай. Одоо манай энэ халдвартай засгийн хажууд чинь хүчилтөрөгчийн өдөр байгаа. За. Тэгээ боллооно цэлгэлээд бид нар ч одоо доотлынхаа нэг дахин боллооны өгөр өндөр урсгалын хүчилтөрөгч ингээд амьсгалын дутагдaltaй хүн өдөртүүд бид нар нөгөө өндөр урсгалын хүчилтөрөгчтэй өчтдөг. Энэ ч одоо ковид үед нөгөө амьсгалын дутагдaltaй орсон хатгаатай өндөр зүүн хүмүүстэй хамгийн чалуугдaltaй. Ам бол хэдүүлээ болов. Хань ижлээ яаж? Найз нь одоо би ер нь хожуухан доо авсан. За. 2 хүүтэй. Том маань 10-тай, бага маань 2-тай гэртэй байдаг. Том маань 5 дугаар анги. Би ч бас эмнэлгийн мэргэжилтэй эхнэртэй болсон. Манай эхнэр энэ бас халдварын засагт зөвлөгч хийдэг. За. Тий. Тэр чаа өрхөд танилцчихлаа. Тэгээд хоёулаа л эмнэлгийн мэргэжилтэй. Стал ковид үед ч гэсэн хоёулаа бараг ингээд ээжтэй ингээд Улаанбаатар эзэлд ороод ажиллаж ирсэн. Одоо эхнэр маань багыгаа хараад арай ажилд ороогүй байгаа. Ер нь хамгийн их талархаж явдаг, баярлж явдаг цөөхөн хүнийг хилээж хэвэл. Чи энэ юу? За одоо тэгэл мэдээж аав ээжтэй баярлгаа өөдий зэрэгтэй хат маань аав ээж минь жохол. Тэгэл одоо цараа огш маань байна. Урнаа огш маань байна. Оюун багш маань байна. Одоо тэр үед тэгэл 10 жил байхдаа ийм гээл одоо химийн сонгоод 7 дугаар ангиас л бид нар чиглэсэн баг шүү. Тэгээд химээ сонгоод одоо тэгээд дэмж олно гэж анханасаа сонгоо явсан. Тэгээд мэрэгчлэрээ бас төгсөөд өөрийнхөө хэмжээнд сайхан ажиллаж ингэж боддог. Тэгээд оюун багштай, сараа багштай, наавчтай л одоо таларханд явж байна да. Тэгээд би ч бас биологоор бас тагснаг маас явуулах гэдэг бас байх шиг байсан. Тэр тухай үед л тэгээд би ч одоо биологийн яхаар шамдаагүй. Гэхдээ оюун багш л дэжид байсан та. Эмч болсон ч гэсэн чи заавал биологи суурьтай л гэдгийг ингээд хэлжсэн. Тэгээд манай жимлэг багш бас байна. Айгоо тий физикийн жимлэг манай багш нар тий гоё багш нар байсан шүү дээ. Урнаа багш, оюун багш, жимлэг багш, хатлаа багш гэл гоё багш нар байсан. Тэгээд багш нартаа бас талархаж явдаг да. Эрхэм чинь багын сурлага өндөртэй байсан. Өстой жинхэнэ гавлуудын нэг байлаа. Тэгээд сайн багш нарынхаа хүчээр тэгээд хичээлдээ их шамддаг байлаа. Сайн сурдаг байлаа. Найз нь явах тий нөгөө ер нь найзуудаар ингэж явж байгаа. Салбарт зөндөө олон найзууд байна шүү дээ. Тэгээд бид нар чи яг юу бодож явж байдгийг явдаа ч бүгднгээр нь ороод гисэн бүгднгээр нь сураг ажиг дуулахыг гэдээ явж байгаа. Тэгээ манай энэ чинь бол төгсөлтийнхнаас бол урнаа тойрлох шүү дээ. Тий яг манай 8 дугаар сургууль төгссөн 3 он төгсөн бол одоо урнаа авчирлаа юм л да. Одоо манай Мөнхөлөө бол хотод байна, Бүжин хотод байна. Бүжгээ одоо Америкт байна. Яг урнаа битээр л одоо нэрээ. Би 2003 онд битээр л байна да. Тэг битээр чинь тэгээд нэг тэрийн болгонд харалтахгүй. Тэгээд эмчрийн яриа марын хаяа ажил дээр л хаалтна. Яа нэг тухтай ууцаад юм ярихт нэг зав харахгүй. Хоёулаа чиг-чигийнхаа ажлыг хийгээл явсан. Ой сайн уу гэдэг нэг эмчрийн яриа марын дээр тэгээд өнгөр. Ямар ч гэсэн битээр чинь 10 жилийн параллел анги байлаа. Их сургуулаа ч гэсэн битээр чинь. Нэг төсөлт, нэг курс гэл явдаг байлаа да. За тэгээ найз нь чам руу орсон шиг найзуудаар ер нь орноо. Хот руу явна. Харин тэгээ нөгөөдөлтөө бас эртхэн хэлье. Бэлэн байгаарай. Та нартай яг очноо. Ер нь юу ярихаа бэлдээд байгаарай. Ер нь тэгээд энэ маань энд ингэж явж байгаа нь энд маань энд ингэж явж байгаа юм байна гэдэгүүд нь бас хэдүүлээ бас би бинээ мэдлцүүл бас сайхан шүү дээ. Тийм хэрэглэг байхаа. Ер нь яг чиглэлээсээ ингээд юм хүмүүс чиглэлийнхаа салбарын одоо банк санхүү одоо юу гэдгийг багш магтаан гангаар дээр орсон. Гэхдээ яг одоо хотод бол яг жинхэнэ чамаа хөдөөж байгаа хүмүүс зөндөө байна шүү. За уулзах сайхан байлаа. За баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье.